байдаг л да. Намтар дотор нь бол одоо энэ буян номын үүс яаж дэлгэрэх вэ гэхээр 3 юм их чухал байдаг гэж. Хамгийн нэгдүгээрт бол хийд орон их чухал. Тэгээд дараагаар нь бол хуургын аймгийг байгуул. Тэгээд сургалтын үйл ажиллагааг бий болгоо гэсэн байт юм байна. Тэгээ энэ дээр ч гэсэн одоо бурхан багш ингээд амьтны тус үйлдэлийг эрхэм хэмээн сэтгэж хэлж байна. Яг ингээд тус тэгээ сувраг хийд байгуул гэж байгаа юм. Тэгэхээр энэ сувраг хийд байгуулах нь яагаад ингэж ийм вэ гэхээр тухайн хүмүүс ингээд сайн сайхан үйл хийх, буйны үйлийг хийх гэхээр нөхцөлийн бүрдүүлэх нь их чухал байна. Тэгэхээр хүн хийд оронд очих юм бол яг зорж очиж буйнаа хийнэ. Хийд оронд очисон хүн тэнд буйны үйлийг хийнэ. Тэгээ нөгөө талаараа хүмүүсийг амар тайван байлгах, сайхан үйл хийх, сайн бодвол, сурч судлах тийм одоо орчныг бүрдүүлэх. Тэр орчин хаана бүрдсэн байна вэ гэхээр номын газар л байгаа байхгүй. Тийм болохоор энэ дээр бол одоо энэнийг зүгээр бид нэр идэвхжүүлж бас ойлгоход юу гэж ойлгох вэ гэхээр одоо сүм хийд байна тийм ээ. За сүм хийдээс мөн гадна энэ олон номын төвүүд байна. Тэгэхээр энэ номын төвүүд чинь ч гэсэн хүмүүсийг буян ном хийхэд ийм боломжтой газрууд болж байгаа байхгүй. За ханаг очиод номын дуу сонсох гэхэд номын төв дээр нь очиод сайхан сонсон тийм ээ. За гिचээл номонд байваа бяцлал бүтээл хий, өөр юу гэдэг нэгжид нийлээд нэг сайхан юм хий. За яг нэг тийм газар чи хаана вэ гэхэд тэр төв дээр очиод. За энэ төв дээр очиод. За энэ хийдэд очиод гэдэг. Тэгэхээр энэ сувраг шүтэн байгуул, сувраг хийд байгуул гэдэг нь бол цаана хүмүүсийг буян ном хийх боломж нөхцөлийг нь бүрдүүлж өгөөл гэсэн утга санааг хэлж байгаа шүү. За хоёрдугаарх нь болохоор амьтныг номчлон тэтгэж үлдээ. За гуравт нь бол буян үлдэхэд сануул гэж. Буян үлдэхэд сануул. Дөрөвдөх нь болохоор бурхан зул өрөг. За тавт нь асархуун сэтгэлээр өглөг. Зургаат нь эдээ ундаа өг. За долоод нь өглөгийн 3 оронд өглөг түг гэж. Өглөгийн 3 орон гэдэг маань нөгөө төрөүний одоо ачтны дээд эцэг эрдмийн дээд багш үгээгүй ядуус одоо энэ хүмүүст бол өглөөгөөр гэсэн. Тэр гол 3 бол юм. Тэгээд яг бусад одоо энэ нийгэм нийтэд ч гэсэн туслахын ажлыг бүгдийг хийгэрэй гэсэн сан. За 8-т нь болохоор хуурагт угаалын ус өрг гэж хэлж байгаа. За 9-т нь судрын аймгийг өмш одоо энэ ном судрыг уншиж судлаарай гэж хэлж байгаа. За 10-т нь шагшааваа цаг. За 11-т нь болохоор ус ховор газарт худаг гарга. 12-т нь судрын аймгийг бичээд уншуул. Судар ном бичих, уншуулах, хурал ном энэ ч одоо их асар их буянтай зүйл шүү дээ. За энэнийг хийгээрэй. За 13-т нь болохоор гүүр, онгоц гэж олон төрлөختний гэтлэгж үлдээрэй гэж. Зам тавих их буянтай гэж тэгдэг. За ийм 13 үйлийг дурдаад тэгээд энэнийг одоо тухай бүрдэн тайлбар хийжээ. За ингээл ерөнхийдөө энэ үлийн үрийн саруул талын ерөнхий агуулгыг та бүхэндээ танилцууллаа. Нарийн зүйлүүдийг үл энэ номон дотроос уншиж танилцаарай. Маш их зүйлүүд бий энэ дотор. Тэгээд бүр ялгаж салгаж ойлгох зүйлүүд байна. Тэгээд тэр утга санаануудын дандаа ингээд үлгэр бодит түүх, жишээ ийм олон юмнуудаар жишээж гаргасан байдаг учраас тэр бүгдээс нь ингээд үзэл судлаад судалбал ойлгоход их төхөмтэй. За мөн үүний дээр нэмээд бодмөрийн зэрэг дотор үлийн үрийн тухай сургаал байгаа. За мөн үлгэрийн далаа байна тийм ээ. Үлгэрийн далаач нь бол бас үлийн үрийн тухай сургаал. Энэ мэтүүдийг үзэх юм бол энэ үлийн үрийн тухай номыг үлийн үрийн тухай сургаалыг илүү ойлгох боломжтой байгаа. Тэгээд та бүхэндээ товчхон танилцуулахад юм байна. Тэгээ бүгдээрэнд нь шинэ ондоо ирч хүчтэй ажил хөдөлмөр нь өндөр аз жаргалтай байх болтугай гэд. Тэгээд энэ номынхон энэ удаагийн танилцуулгыг өндөрлөё. Баярлалаа.